Дэлхийн 7 гайхамшиг бид хэтэрхий эрт нэрсэн ч байж болох юм. Виктория хүрхрээ Гранд Каньон гэх гайхамшигт газруудыг хараад хэн ч гайхан гарцаагүй. Гэхдээ энэ удаад би та бүхэнд үүнээс сонин гэмээр хачиргалтай газруудын талаар танилцуулахар бэлтгэлээ. Хэрвээ та манаас суугт нэгдэж амжаагүй бол яг одоо subscribe товчон дээр дарж цаг алдалгүй дараачийн бичлэгүүдээ үзээрэй. Манай дэлхийд зөвхөн хариг аригт байж магадгүй гэмээр хачиргалтай сонин газрууд байдаг. Эрдэмтэд энэхүү газрууд хэрхэн үүссэн мэдхийн тулд эрчимтэй судалж эхэлсэн байна. Эдгээр нь зүгээр ч нэг байгалын үзэгсэлэнт газрууд биш, шинжлэх ухаанаар ч тайлбарлахад хэцүү, нууцлаг газрууд юм. Миннесота мужид бүрүүл гэх нэгэн гол байдаг. Тэрхүү голын нэг салаа нуур руу зутгадаг бол нөгөө салаа нь өөр тийшээ урсдаг байна. Тухайн газрын хамгийн ачиргалтай зүйл нь голын ус тогоо шиг хэлбэртэй том хөндийн нүх рүү орон ор мөргөө алга болдог гин. Хүмүүс тэр тоогоо хараад чөтгөрийн даах гэж нэрлэжээ. Эрдэмтэд тоогоо руу орсон ус нэг газар цутгаж яваа гэж таамагласан бол хүмүүст энэхүү асуултын талаар ямар ч хариулт олдохгүй байгаа гин. Эрдэмтэд энэхүү нууцыг олохын тулд гол руу будаг асхан нуурын нэг хэсэг өнгөнд орохыг үзэхээр туршилж явуулсан байна. Гэхдээ нуурын усанд ямар ч өөрчлөлт харагдахгүй байсан гин. Дараа нь тэд маш олон теннисийн бөмбөг урсгахаар шийдэж, бөмбөгүүдийг голын дагуу урсгахад бүгд тоогоо руу орон ор мөргөө алга болсон байна. Амазоны гүнд дэлхийн уур хаанч байхгүй 6 км урт хүчилэг гол байдаг. Энэ голыг Шинай Тампашка гэдэг бөгөөд ямар ч амтай амьдараа чанагдахаар маш халуун гол гин. Голын усны температур Цельсий 95 градус хүрдэг бөгөөд ямар ч амьтны аригаас ууршиж ор мөргөө алга болдог байна. Яагаад маш халуун байгааг нь эрдэмтэд судлан магадгүй галтуулын халуун магмаас олж голын температур маш халуун байгаа гэж үзсэн ч энэ газар галтуулаас хамгийн багадаа 700 км зайтай учраас энэхүү таамаг үгүйсэгдсэн байна. Шинжилгээгээр эрдэмтэд далайн ёроолын гадаргын хагалаас болж энэхүү голын усны температурыг маш халуун болгосон гэж үзжээ. Казахстаны Каличи хот бол үлгэрт гардаг шиг хачиргалтай газар билээ. Тухайн хотын иргэдэд нэгэн хачиргалтай зүйл байнга тохиолддог гин. Тэд зүгээр л алхаж явж байхдаа шууд унтаад өгдөг гин. Иргэд үүнийг тайлбарлахдаа тархины эмгэг ядаргаа гэж таамагласан бол хамгийн хачиргалтай нь бүх насны бүх хүмүүст энэхүү зүйл тохиолддог байна. Казахстанаас энэ хүмүүст яг юу тохиолдсныг нь олохоор шийдэж, тухайн газрын иргэдийг цацрагт бодис торцсон байж магадгүй гэж таамагласан бол судлаачдын дүгнэлтээр тухайн газрын ойролцоо байрлах ураны уурхаанаас болсон гэж үзсэн ч иргэдийг цусны нарийн шинжилгээнд оруулж үзэхэд хорцсон гэх ямар ч зүйлс илрээгүй байна. Мөн Каличи хоттой ойролцоо байрлах өөр хотын иргэдийг цусны нарийн шинжилгээнд хамруулахад мөн адил ямар ч ураанаас хорцсон гэх зүйлс огт илрээгүй гин. Италийн Монти гэх хөдөө нутагт нэгэн юр бусын хачиргалтай зүйл болсон байна. Тэр газарт энгийн инторны моднууд байх бөгөөд хамгийн ачиргалтай нь тэрхүү моднууд бүгд ялан модны орой дээр давхарсан байдалтай ургасан байжээ. Өмнө нь тухайн газарт ийм үзэгдэл огт болж байгаагүй бөгөөд нутгийн иргэд яаж энэ моднууд ургасан бол гэж гайхаж цоцорсон байна. Моднууд яаж ингэж ургасан бол гэх асуултанд ихэнх хүмүүсийн таамагласнаар тухайн модны дээгүүр шувуу нисэж өнгөрөхдөө инторын үр унгааж модыг гоёмсог ургуулсан гэж таамаглажээ. Үүнийг судлаачид дүгнэхэд интор болон ялан моднуудын бүтэц ойролцоо бөгөөд бие биедээ давхарлаж ургах бүрэн боломжтой гэж үзсэн байна. Бид байнгын чанга чимээнээс олж маш их стрессэнд ордог. Байнгын чимээ шугаатай орчин бидний мэдрэл цаашлаад мэдрэлийн ядаргаа бүр дамжирвал галзуур хүртэл тийм хүчтэй нөлөөлдөг байна. Шинэ Мексикийн Таус гэдэг газарт нутгийн орсон суугчдын хэлснээр нэгэн хачиргалтай чимээ хаанаас гарч байгааг нь мэдэгдэхгүй байнга тэрхүү газарт сонсогддог гин. Оршин суугчид 1990 оноос эхлэж тэр сонин чимээ сонсогдож байгаа гэж мэдээлсэн байна. Хотын бүх газар энэхүү чимээ сонсогддог бөгөөд хүмүүсийг бараг галзуурахад хүргэдэг гэсэн байна. Судлаачид 20 жилийн турш тэр сонин чимээг хаанаас гарч байгааг нь одоо хүртэл олж илрүүлж чадаагүй байна. Эрдэмтдийн хэлснээр тухайн хотын иргэд энгийн хүнээс илүү сонсголтой учраас тэрхүү чимээг сонсч байж магадгүй гэж үзжээ. Гэхдээ энэ хариултыг тухайн хотын оршин суугчид бүгд үгүйсгэсэн байна. Норвеги улсын айланд тосгоны ойролцоо Ханстелен гэх нэртэй газарт
маш хачиргалтай үзэгдэл орой болон харагддаг гэнэ. Тэрхүү хачиргалтай олон өнгөтэй гэрэлнүүд бүжиглэж байгаа юм шиг хөдлөн маш хурдтай алга болдог байна. Зөвхөн шөнийн цагаар энэхүү гэрэлнүүд харагддаг болохыг хүмүүс олж мэджээ. Хамгийн багадаа 40 жилийн турш харагдаж байгааг нь судлаачид олж тогтоосон байна. Хачиргалтай энэ гэрэлнүүд нь сүүлийн жилүүдэд эрдэмтдийн сонирхлыг маш ихээр татаж байгааг нь. Хүмүүс нуурын усны ууршилтаас болж агаарт энэхүү гэрэлнүүд үүсэж байгаа гэж таамагласан бол эрдэмтэд цацраг туяа тоонсон наалдан агаарт хөвж гэрэл үүсгэсэн. Аль эсвэл хөндийн хөхөрлөг хүчил их учраас агаарт дэгдэж энэхүү хачиргалтай гэрлүүдийг үүсгэсэн гэж үзжээ. Гэхдээ нуурын ус хөндийд маш олон шинжилгээг хийсэн ч энэхүү таамгууд бүгд үгүйсэгдсэн байна. Туркийн хилээс 30 км зайд байрлах Армени баруун зүгт Аргец гэх хачиргалтай газрын тухай та бүхэнд танилцуулъя. Энэхүү газрыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс маш их чуулчид ирдэг байна. Яагаад хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг вэ гэвэл хэрвээ та машинаа унтраагаад уулын бэлд орхивол машин өөрөө уулын орой руу өгсдөг гэнэ. Хачиргалтай зүйл нь тухайн газрын гол уруугаас орой руу урсдаг байна. Аялагчид хэлэхдээ энэхүү газарт уулын уруу алхах нь өгсөж явхаасаа хэцүү байдаг гэнэ. Ерөнхийдөө бол энэхүү газрын таталцлын хүчийг эсрэг гэж ойлгож болох юм. Эрдэмтэд энэхүү газрын учрыг олохын тулд одоо хүртэл судалсаар байгаа гэнэ. Румын улсын өмнөх хэсэгт дэлхийгээс төсвөр амьсгалтай гэрэл үл нэвтрэх нэгэн агуу байдаг. Энэхүү агууг 5 сая жилийн настай гэж судлаачид тооцоолжээ. Анх агууг цахилгаан станцын ажилчид олж нээлрүүлсэн байна. Тэд газраа сонгож цахилгаан станцын барилга барихад тохиромжтой эсэхийг нь судалсан нь дэлхийн хамгийн хачиргалтай газруудын нэгийг олох замыг нээж өгсөн байна. Хэрвээ та агуу руу явж орвол нарийн хонглын цаанд байрлах тогтсон жижиг нуурыг олох юм. Тэрхүү агуу гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан бөгөөд агаар нь муудсан өндөг шиг үнэртэй, маш хортой, хүн өөхөх хүртэл аюултай ус дургчийн сульфитаар дүүрсэн байна. Агуун гадаргуу нүүрс төрөгчийн давхар эслээс 100 дахин хүчтэй химийн бодисоор хордсон байжээ. Хамгийн ачиргалтай зүйл нь агуун дотор бүхэл бүтэн амьдрал оршиж байсан байна. Судлаачид дэлхийн хаанч байхгүй 33 төрөл зүйлийн шинэ амьтдыг агуугаас олжээ. Зөвлөлтийн үед олон цөмийн туршилт энэ газар хийж байсан гэсэн таамаг байдаг. Эрдэмтэд тэрхүү агуун химийн бүтцэд шинжилгээ хийхэд маш их цацрагт бодис тухайн газраас илэрсэн байна. Венесуелийн баруун зүгт байдаг Кататумбо голын ойролцоо байнга шуурга болдог байна. Голын ойролцоо өглөөний 7 цагаас эхлээд орой болгон тэнгэрт аянга цахин жилийн 260 өдөр тасралтгүй 10 цаг байнга бороо ордог байна. Эрдэмтдийн ураанаас болсон байж магадгүй гэсэн таамгаас өмнө хүмүүс яагаад байнга тасралтгүй шуурдаг талаар сайн мэдэхгүй байлаа. Хамгийн ачиргалтай зүйл нь гэвэл борооны ус нь газрын гадар дээр унахаасаа өмнө ууршиж алга болдог гэнэ. Эрдэмтэд тухайн газрыг үргэлжлүүлэн судалж нэг зүйлийг олж мэдсэн байна. Тэрхүү газрын Андын нурууны хүйтэн хуурай агаар хөндийн халуун чиглэг уур амьсгалтай мөргөлдөж шуургыг үүсгэсэн гэсэн байна. 2010 оны нэг өдөр шуурга өмнө ерөөсөө болж байгаа юм шиг алга болоод 7 хоногийн дараа генет хүчтэй буцаад шуурж эхэлжээ. Эрдэмтэд энэ хачиргалтай газрыг бүрэн судлахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Намибийн элсэн цөлд нэгэн нууцлаг зүйл байдаг. Энэхүү газарт хэн нэгэн зориуд хийсэн гэмээр тойрог хэлбэртэй хачиргалтай өвснүүд байдаг гин. Тойргийн хэмжээ нь 10-аас 19 м диаметртэй бөгөөд бараг хүн хийсэн гэмээр тойрог өвснүүд юм. Анх нутгийн иргэдийн тойргуудыг хараад хариг аргийн амьтдын бүтээсэн зүйлс байх гэж таамаглаж байжээ. Тухайн газарт байх энэ тойргуудыг эрдэмтэд олж мэдээд нэлээд гайхсан байна. Хамгийн ачиргалтай зүйл нь тойргийн голд ямар ч зүйл ургадгүй гэнэ. Энэ газрыг 2013 онд Норбен Юрген гэх хүрээлэн буу орчны эрдэмтэн судалж морин шоргоожлнуудын хийсэн зүйл байх магадaltaй гэж үзсэн боловч 2015 онд Валтер Шенги гэх эрдэмтэн тухайн газрыг нэгтэлж үзээд энэ таамгийг үгүйсгэсэн байна. Пакистан улсын Каричи бол маш их цацрагт бодисоор хордсон нуур юм. Маш аюултай энэ нуурын дэргэд хэрвээ та нэг цаг байвал цацрагт идэгт бодист хордож үхэх аюултай гин. Зөвлөлтийн үед нууранд маш их цөмийн хог хаягдал асгадаг байжээ. Мөн 1957 онд тухайн атомын цөмийн станц дэлбэрч Чернобылоос хэд дахин их цацраг идэгт тоосонцор агаарт 23,000 км хүртэл хол цацагдсан байна. Тухайн болсон үйл явдлуудын дараа нуурыг бүхэлдэн хамгаалж цементээр битүү тусгаарласан ч тухайн газарт цацрагт идэх туяа одоо хүртэл хэвийн хэмжээнээсээ их заадаг гин.